Америк нэгдсэн улсын түүхэнд хамгийн урт хугацаанд буюу 43 хоногийн турш засгийн газрын үйл ажиллагаа зогссны эцэст өнгөрсөн баасан гарагт ерөнхийлөгч Дональд Трамп шинэ санхүүжилтийн төсөвт гарын үсэг зурснаар зэнхүү төрийн ажил эргэн сэргэхээр болсон байна. Гэхдээ энэ төсөв 2026 оны 1-р сарын 31-нд хүртэлх төрийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Энэ хугацаа дуусах үед дахин засгийн газрын үйл ажиллагаа саатахыг үүсэхгүй. Учир нь энэ маргаантай нөхцөл байдлын гол зангилаа гэж хэлж болох Барак Обамагийн үед батлагдсан эрүүл мэндийн даатгалын татаасыг сунгах хэсэх асуудлаар бүгд найрамдах болон ардчилсан намынхан шийдэл хүрээгүй хിവэрэ байгаа юм. Сенат буюу Конгрессийн дээд танхим төрийн үйл ажиллагааг эргэн сэргээх зорилготой түр хугацааны төсвийн багцыг 60-40 ярцаатайгаар дэмжин баталсан. Үүний дараа төлөөлөгчдийн танхим мөн санал хурааж олонхын саналаар дэмжсэн. Шинэ төсвийн багц 2026 оны 1-р сарын 30 хүртэл төрийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Цалингаа авч чадаагүй 750 мянга гаруй төрийн ажилтнууд цалингаа нөхөн авах болно. Төсвийн хуулийн төслийг одоо төлөөлөгчдийн танхим хэлэлцэх бөгөөд дараа нь ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсны дараа засгийн газрын үйл ажиллагаа бүрэн сэргэнэ. Сенатын санал хураалт нь өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хоёр намын хоорондох хэлэлцээрийн үр дүн гэж хэлж болно. Өнгөрсөн ям гарагт ардчилсан намын 7 сенат нэг бие даагч бүгд найрамдах намынхны эсрэг харилцан буулт хийж шинжилсэн төсвийн багцыг хэлэлцэхийг зөвшөөрсөн юм. Энэхүү төр санхүүжилтийн төслөөр хөдөө аж ахуй яам, хүнс эмийн агентлаг, цэргийн барилгын төсөл мөн Конгрессийн үйл ажиллагаанд зориулсан 3 жилийн төсвийг доктортой байлгах баталгаа орсон байна. Гэсэн хэдий ч уг тохиролцоо нь Affordable Care Act буюу Obamacare гэх нэрээр нь олон нийт сайн мэддэг энэ хуулийн хүрээнд 24 сая Америкчуудыг хамардаг эрүүл мэндийн даатгалын татаасыг сонгох асуудлыг шийдээгүй үлдсэн. Гэхдээ Сенатын бүгд найрамдагчид уг асуудлаар энэ оны 12 дугаар сард дахин санал хураалт явуулах амлалт өгчээ. Ийхүү ардчилсан намын 7 гишүүн буулт хийж бүгд найрамдах намтай тохиролцсон нь ардчилсан намын дотоод зөрчлийг өдөөсөн хэрэг болж байгаа нь мэдээж хэрэг. Зарим ардчилсан намын сенатууд өнгөрсөн 7 хоногт Нью Жерси, Виржиниа, Нью-Йорк зэрэг нөлөө бүхий орон нутгийн сонгуулиудад ялалт байгуулсан хэрнээ ийхүү төсөв дээр буулт хийсэн нь стратегийн алдаа гэж үзэж байна. Мөн Affordable Care Act хуулиар олгогддог татаасыг сунгах тухай шийдэл байхгүйгээр төсвийг дэмжсэн нь алдаа. Бүгд найрамдах намынхан хэлэлцээ үргэлжилж байгаа нь эргэлзээтэй. Хоосон амлалт зэргээр шүүмжилж байгаа сенатууд ч байгаа юм а. Хэлэлцээрийг дэмжсэн сенатууд улс орныхоо эрх ашигыг намаасаа дээгүүр тавих ёстой гэж үзжээ. Төрийн байгууллагуудын санхүүжилт тасалдсанаас шалтгаалж олон нийтийн хүнсний тусламжийн хөтөлбөрүүд доголдож олон зуун мянган хүний төрийн албаа хаагч цалингүй ажиллахад чөлөөлөгтөд хүрсэн юм а. Үүндээ зэрэгцэн ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн мэдэгдэлдээ энэ шатдауныг төрийн бүтцийг цомогдох боломж болгон ашиглаж болох юмаач гэж хэлж байсан удаатай. Агаарын тээврийн салбарт ч хүчтэй нөлөө мэдрэгдсэн. Холбооны агаарын тээврийн удирдах газар өнгөрсөн 7 хоногт нислэгийн тоог 10% бууруулж шалтгаанаа цалингаа авч чадаагүй нислэгийн зохион байгуулагчдын ажил тасалдсантай холбоотой гэж тайлбарласан. Гэхдээ ардчилсан намынхны гол шаардаж байгаа зүйл болох Obamacare-ийн татаас сунгагдахгүй бол 2026 он гэхэд 20 гаруй сая Америкчуудын даатгалын төлбөр 2 дахин нэмэгдэж 2034 он гэхэд 15 сая хүн эрүүл мэндийн даатгалгүй болох аюултай гэж Congressional Budget Office тооцоолсон байна. Энэхүү эрүүл мэндийн татаасын асуудал шийдэгдэхгүй бол 2026 оны 1-р сараас дахин төрийн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй болоод байна. Тэгэхээр Америк нэгдсэн улсын дотоод улс төрийн асуудлууд хэрэг явдлыг сонирхдог хэнд ч байсан Насвилл Джеффри Эпштейн гэх нэр танил байгаа. Тэгвэл насанд хүрээгүй хүүхдүүдийг ашиглаж бэлгийн үйлчлэг 8 хийж байсан гэхэргээр хоригдож авах үед нас орсон энэхүү Джеффри Эпштейн гэх хүний хатас хэрэгт ерөнхийлөгч Дональд Трампын нэр байсан гэж их сурвалжууд мэдээлдэг. Тэгэхээр энэ сэдв нь өөрөө зөвхөн гэмт хэрэг биш, улс төрийн хэмжээний анхаарал татсан хамгийн маргаантай сэдвүүдийн нэг болоод байгаа. Тэгвэл энэ 7 хоногт ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө Джеффри Эпштейнтэй холбоотой нэмэлт баримтуудыг олон нийтэд нээлттэй болгохыг Конгрессоос хүссэн байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нэм гарагийн орой Truth Social хуудаснаа бүгд найрамдагчид Эпштейний файлуудыг гил болгохыг дэмжих ёстой нуух юм байхгүй гэж бичжээ. Одоогийн байдлаар бүгд найрамдах намын хэд хэдэн хууль тогтоогчид ардчилсан намынхандаа нэгдэж хууль зүйн яамнаас Эпштейнтэй холбоотой үлдсэн бүх материалыг нууцын зэрэглээс гаргахыг шаардах хуулийн төслийг дэмжиж эхэлсэн. Өнгөрсөн лав гарагт уг хуулийн төслийг 30 хоногийн дотор бүх файлуудыг нийл болгох шаардлагатай болгох санал хуудсыг 218 хууль тогтоогч гарын үсэг зурж дэмжиж байгаамаа.
төлөөлөгчдийн танхим санал хураалт албадан явуулах боломж бүрдсэн байна. Эпштейний файлуудын ил тод байдлын тухай хууль төлөөлөгчдийн танхимаар батлагдах төлөвтэй байгаа ч Сенатад батлагдах хэсэг нь тодорхойгүй хэвээрнэ. Уг хуулийн төслийг хамтран санаачлагч бүгд найрамдах намын Томас Маси ABC агентлагт өгсөн ярилцлагада 100 орчим бүгд найрамдах намын гишүүнд дэмжсэн санал өгөх боломжтой гэжээ. Дональд Трамп энэхүү мэдээлэлээ түүний намын дотор үүсээд байсан зөрчилдөөн ил болсны дараа хийж байгаа гэдгийг онцлооштаа. Тэр дундаа түүний хамгийн ойрын холбоотнуудын нэг байсан Жоржиа мужийн төлөөлөгч Маржори Тайлер Гринтэй маргалдаж эхлээд байгаа юм а. Грин хавтас тэргийг нээхийг шаардахад Дональд Трамп хариуд нь Гринийг урвагч гэж нэрлэн эх жилийн сонгуулиар түүний өрсөлдөгчийг дэмжинэ гэж мэдгдсэн. Грин маргааныг Эпштейний файлуудтай холбон тайлбарлсан ч Дональд Трамп үүнтэй санал нийлэхгүй байгаа юм. Хуулийн төслийг дэмжих бүгд найрамдагчдын тоо нэмэгдхийн хэрээр Дональд Трамп тэднийг ардчилсан намынханд ашиглагдаж байна хэмээн буруутгаж байв. Сүүлийн 7 хоногудад тэрээр уг хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан хэд хэдэн төлөөлөгчтэй холбогджээ. Өнгөрсөн 7 хоногт ил болсон зарим имэйл Дональд Трампын Эпштейнтэй холбоотой харилцааг дахин анхаарлын төвд авчирсан. 2019 онд Эпштейн нэгэн сэтгүүлд илгээсэн имэйлдээ Дональд Трампын охидын талаар мэддэг байсан гэж бичсэн байв. Мөн 2011 оны өөр нэгэн имэйлд Дональд Трамп насан туршаагүй бэлгийн мүлжилгийн хохирогчтой хамт манай байранд олон цаг байсан гэж Гислейн Максвелл бичжээ. Цагаан ордын эдгээр материалыг сонгон тараасан, зохиомол сөрөг дүр зураг үүсгэх зорилготой гэж буруутгасан. Дональд Трамп Эпштейнтэй 15 жилийн нөхөрлөлийн хугацаанд ямар нэгэн гэмт хэрэгт оролцоогүй, түүний үйлдэлүүдийн талаар мэдээгүй гэдгээ давтан хэлж байна. Түүний нэр нь өмнө нь ил болсон хууль зүйн яамны баримт бичгүүдэд ч гардаг. Эпштейн 2019 онд бэлгийн мүлжилгийн хэрэгээр шүүх хурал нь эхлэхээс өмнө 20 ангид амиа хорлсон гэгддэг. Тэрээр Америк нэгдсэн улсын улс төр бизнес элит хүрээний хүмүүстэй харилцаатай байсан бөгөөд тэдний зарим нь 2008 онд насан туршаагүй хүнтэй бие үнэлүүлсэн хэрэгээр ял авсны дараач түүнтэй холбоотой хэвээр байсан. Дональд Трампын хувьд Эпштейний хэргийг Билл Клинтон, мөн Харвардын экс ерөнхийлөгч сангийн сайдаасан Ларри Саммерс зэргийг мөн шалгахыг шаардсан. Клинтон, Саммерс нар Эпштейнтэй холбоотой байсан нь үнэн ч гэмт хэрэгт холбогдоогүй гэдгээ мэдэгджээ. За 30 жилийн турш хилсээр хоригдоод байсан Calvin Duncan гихүүн New Orleans хотын түүхэнд бичигдэж байна. На тодруулах юм бол албан ёсоор цагаатагдаад удаагүй байгаа Calvin Duncan энэ мянган гарагт болсон сонгуульд ялал байгуулж хотын эрүүгийн иргэн шүүхийн бичиг хэргийн албаны дараагаар ажиллах эрхээ авсан байгаа юм. Давтарчилсан дүнгээр Duncan сонгогчдын 60% саналыг авсан байгаа юм. Calvin Duncan-ы цагаатгуулах хүртэлх урт хугацааны тэмцэл 1981 онд нэг хүний амьд хүрсэн хэрэгт буруутгагдан шийдэгдснээр эхэлсэн юм а. Тэрээр олон жилийн турш цагдаа нар шүүхтээр худал мэдүүлэг өгснгийг нотлох баримтуудыг цуглуулж эцэст нь 2021 онд ялаа хүчингүй болгуулсааж. Гэсэн ч энэхүү сонгуулийн үеэр түүний эсрэг хүчтэй эсэргүүцэл гарч байлаа. Түүний өрсөлдөгч Darren Lambert мэтгэлцэн болон олон нийтийн арга хэмжээнүүдээр Duncan-ыг буруутай хിവэрэ гэж мэддэн түүнийг цагаатгагдсан гэх нотлохоог өгөөсгөж байлаа. Louisiana-гийн ерөнхий прокурор Liz Murray мөн адил Lambert-ийн талд орж Duncan-ы буруугүйг баталсан 160 гаруй хуульч шинжээчийн гарын үсэг бүхий мэдгдлийг үл тоомсорлож байв. Хуульчдын гарын үсэг зурсан мэдгдэлд баримт, хууль, процессын бүх түүх тодорхой байна. Calvin Duncan шийдэгдсэн гин буруугүй гэдгийг нотолсон, одоо бүрэн цагаатгдсан гэсэн байв. Өнгөрсөн 10 дугаар сарын анхан шатны санал хураалтаар Duncan 3 нэр дэвшигчтэй өрсөлдөгтөө 47% санал авч 2-т бичигдсэн бол Lambert 46%-ыг авч хоёулаа дахин санал хураалтанд орсон юм. New Orleans-ын шинээр сонгогдсон хотын дарга болон бусад нөлөө бүхий хүмүүс Lambert-ийн талд зогссон боловч давхар сонгуулиар Duncan ялал байгуулж хотын шүүхийн тогтолцоонд өөрийн байр суурийг баталгаажуулсан юм. Ялгдлынхаа дараа Lambert мэдэгдэл гаргаж Duncan-д баяр хүргэн шүүхийн ажлын тасралтгүй байдлыг хангахын тулд албан тушаалаа хүлээлгэн өгөхөө хэлсэн. Өдгөө 62 настай Duncan анх хоригдох үедээ зөвхөн 8 дугаар ангийн боловсралтай байсан ч шоронд өөрийн хүчээр хууль судалж бусад хоригдолд хууль эрх зүйн тусалцаа үзүүлдэг болсоож түүний тэмцэл 2020 онд Америк нэгдсэн улсын дээд шүүхийн түүхэн шийдвэр гаргах үндэс болсон бөгөөд энэ шийдвэрээр Louisiana, Oregon мужуудад олонхын бус шийдвэрээр ял гонох практикийг халсан байдаг. Америк нэгдсэн улсын зэвсэг хүчин энэ гарагт мансууруулах бодис тээвэрлэж байсан гэж сэжиглэгдсэн завийг зонлон зохиж 3 хүн амьсгаа алдсан талаар мэдээллээ. Өнгөрсөн 2 сар гаруй ухны хугацаанд Америк нэгдсэн улс ийм төрлийн 21 дахь дайралтыг Карибын бүсэд хийж байгаа юм.
Нөхцөл байдал намжих шинж байхгүй. Сүүлийн 21 дахь дайралтын тухай мэдээ засагдахтай зэрэгцэн Америк нэгдсэн улс өөрсдийнхөө хамгийн том, хамгийн сүүлийн үеийн нисэх онгоц тээгч байлдааны хүлэг буюу USS Gerald R. Ford-ыг Карибын тэнгист байршуулсан байна. Бим гарагт болсон хадлага нь олон улсын усан хилэн дээр Номхон далайн зүүн хэсэгт террорист байгууллагын эзэмшлийн хөлгийг онилсон гэж Америк нэгдсэн улсын өмнөд командлал мэдээллээ. Ямар байгууллага болох хөлөг хаанаас явж байсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөнгүй. Гэхдээ өмнөд командлын сошиалд нийтэлсэн видеонд хөлөг нь мансууруулах бодис тээвэрлэж харт амихны 8-ны мэддэг маршрутаар зорчиж байсан гэжээ. Энэ захиалтай зэрэгцэн уг бүс нутагт Америк нэгдсэн улсын цэргийн хүч нэмэгдэж байна. Нэм гарагт цөмийн энергиээр ажилладаг нисэх онгоц тээгч USS Gerald Ford болон түүний захиалтын бүлэг Карибын тэнгист ирсэн байгаа юм. USS Ford нь дэлхийн хамгийн том Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хамгийн дэвшилтэд нисэх онгоц тээгч. Америк нэгдсэн улсын цэц харгаа энэхүү компанид ажиллаа мансууруулах бодисын урсгалыг зогсоох зорилготой гэж мэдэгдэг боловч хөлөг дээр хүмүүс харт амхины 8-тай холбоотой байсан гэх нотлохоо ямар ч хэлбээр олон нийтэд гараагүй байгаа юм. 9-р сараас хойш Америк нэгдсэн улсын цэргийнхэн өмнөд Америкаас Америк нэгдсэн улс руу харт амиг тээвэрлсэн гэж үзсэн 22 хөлөг онгоцыг онилж дор хаяж 83 хүний амь насанд хүрээд байна. Дональд Трампын цагаараа эдгээр ажиллагааг мансууруулах бодисны эсрэг томоохон компанид ажлын хүрээнд болж байгаа гэж тайлбарлсан хэвээр байгаа юм. Мөн ерөнхийлөгч Дональд Трамп харт амхины картелуудтай дайн зарласан гэж үзэн хөлгүүдийг гадаадын террорист байгууллагын удирддаг гэж тайлбарлаж цохилтуудыг зөвтгөж байгаа юм. Гэвч бүс нутгийн удирдагчид нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн алба мөн зарим бүгд найрамдагчид хүнд ямар үндслээр зохилт өгж байгаа талаар илүү их мэдээлэл шаардаж шүүмжлэлтэй хандах тохиолдлууд байгаа юм. Хөтөлбөр Америк нэгдсэн улсын эдийн засаг бизнесийн орчин дох шинэ мэдээлэлээр хүргэжлэх болно. Хэдийгээр Америк нэгдсэн улсын намууд төсвийн асуудлаар харилцан буулт хийж тодорхой хугацаанд ч гэсэн тохиролцоонд хүрээд саяхан холбооны засгийн газрын ажил эргэн сэргэж байгаа ч гэлээ хэдийн 43 хоног зогсолт хийсэн байна гэдг нь өөрөө эдийн засагт нь маш том дарамт болж байгаа. Тэгвэл Moody's Analytics байгууллагын судлаачид Америк нэгдсэн улсын нийт 50 мужийн бараг тал нь буюу 23 муж эдийн засгийн хямралд өртсөн эсвэл өртөх магадлал өндөр байгаа талаар анхааруулж байна. Moody's Analytics-ийн ерөнхий эдийн засагч Марк Занди Америк нэгдсэн улсын эдийн засгийн байдалд тун ноцтой хямралт өртөж магадгүй байгаа талаар анхаарууллаа. Үүний өмнө Америк нэгдсэн улсын томоохон компаниуд өнгөрсөн сард 150 мянган гаруй ажлын байрыг цомгтгосон гэсэн статистик нийтлэгдсэн. Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 10 дугаар сарын хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Үүний өсөлт доктортой буурахгүй байгаа. Орон сууцны барилгын ажил огцом хумигдсан, үйлдвэрүүд ажилчдаа цомгтгож байгаа цалин бараг өсгөө болсон зэрэг үзүүлэлтүүд эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлыг муутгаж байгаа юм. Тэгвэл Занди LinkedIn-д Америк нэгдсэн улсын эдийн засаг уналтанд хараахан ороогүй байгаа ч нөхцөл байдал тун эмзэг байгаа талаар хэлсэн байв. Түүний баг нийтдээ 50 мужийн хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, жижиглэн худалдаа, барилгын зөвшөөрөл зэрэг олон үзүүлэлтийг нэгтгэн 3 ангилалд оруулсан байна. Ингэхдээ унаж байгаа буюу эрсдэлтэй зогсон өсөж байгаа гэж 3 ангилалд хуваасан байна. Үр дүнг нь харвал нийт 23 муж эдийн засгийн уналтанд орсон эсвэл уналтын ирмэг дээр байна гэжээ. Харин зөвхөн 16 муж тодорхой өсөлттэй гарсан байна. Өнгөрсөн 9-р сард Зандигийн гаргасан ээж дүнэлгээнд 22 муж улаан буюу уналтын эрсдэлтэй ангилалд байсан. Харин энэ удаа Америк нэгдсэн улсын эдийн засгийн 2.4% бүрдүүлдэг Мичиган шинээр нэмэгдэж улаан бүсэд орсон байгаа юм. Үүн дээр нэмэгдээд Америк нэгдсэн улсын хамгийн том 2 эдийн засаг болох Калифорни болон Нью-Йорк энэ сард өсөлтгүй зогсон төлөвт орсон байна. Гэхдээ нэг эерэг мэдээ байгаа нь хэмэл оюуны салбарын өсөлт, дата төвүүд, технологийн хөрөнгө оруулалтууд нэмэгдэж байгаа явдал юм. Гэвч энэ өөдрөг хандлага сүүлийн өдрүүдэд эргэн савлж эхэлсэн. Энэ 7 хоногт 3 гол индекс огцон мунаж том хөрөнгө оруулагчид зөвхөн хэмэл оюун дээр суурилсан эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас болгоомжилж байна. 2008 оны хямралыг урьдчилан мэдэгдсэн гэгддэг Майкл Берри Nvidia компани ханш унана гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн технологийн нэр хүндтэй хөрөнгө оруулагч Масайоши Сон өнгөрсөн сард Nvidia компани бүх хувьцаагаа T-Mobile компани ихэнх хувьцаагаа нууцаар зарсан нь ил болоод байгаа юм а. Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн өнгөрсөн 10 дугаар сарын хурлын тэмдэглэл энэ лав гарагт олон нийтэд нээлттэй болно. Засгийн газрын зогсоол, тарифын нөлөө гэд маш олон асуудлуудын улмаас холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн талаарх цаашдын төлөвлөгөөг таамаглахад тун хэцүү тодорхойгүй байгаа.
Тиймдээч энэ хурлын тэмдэглэл яхааргүй анхаарал татаж байгаа юм. Одоогийн байдлаар хөрөнгө оруулагчид холбооны нөөцийн санг эдийн засгийн хямралаас сэргийлэх зорилгоор хүүгээ бууруулна гэж найдаж байгаа. Гэхдээ одоо хүртэл холбооны нөөцийн сан хүүг бууруулах эсэх тухай ямар нэгэн баттай мэдээлэл өгөөгүй байгаа юм. Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сан өнгөрсөн сард бодлогын хүүгээ 375-аас 4% интервал руу бууруулсан. Гэхдээ Төв банкны дарга Жереми Паул 12 дугаар сард дахин хүү бууруулах тухай ямар нэг зүйл огт хэлээгүй нь хөрөнгө оруулагчдыг чамгүй гонсойлгосон хэрэг болсон юм. 10 дугаар сарын хурлаас өмнө шинжээчид 12 дугаар сард 0.25 пунктын бууралт хийгднэ гэж тооцоолж байсан. Харин Паул жилийн сүүлд дахин хүүг бууруулна гэдг нь урьдчилан тогтоогдсон зүйл биш гэж хэлсэн юм. Энэ 7 хоногт Бостны холбооны нөөцийн банкны тэргүүн Сьюзен Коллин ойрын хугацаанд бодлогын хүүг бууруулна гэвэл маш өндөр босго тавигдана гэж хэлснээр 12 дугаар сарын бууралтын талаар эргэлзээ нэмэгдсэн юм. Энэхүү Төв банкны тодорхой бус байдалд Америк нэгдсэн улсын засгийн газрын 43 хоног үргэлжилсэн хаалт гол нөлөө үзүүлсэн байна. Засгийн газрын үйлчилгээнүүд зогссон үед хөдөлмөрийн зах зээл болон инфляцийн чухал мэдээллүүд хэвлэгдээгүй учраас эдийн засгийн төлөв тодорхой бус байгаа юм. Морган Стэнлигийн шинжээчид засгийн газрын үйл ажиллагаа олон хоног хэвийн бус байж хөдөлмөрийн зах зээлийн гол үзүүлэлтүүд хойшлогдсон нь холбооны нөөцийн сан 12 дугаар сарын хуралдаанаар эдийн засгийн бүрэн зураглалтай байж чадахгүйд хүргэлээ гэдгийг анхааруулж байна. Гэсэн хэдиж эдийн засаг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн зарим хэсэг ойрын хугацаанд хэвлэгдэх төлөвтэй байна. Үндэсний эдийн засгийн зөвлөлийн захирал Кевин Хаасет пүрэв гарагт Fox News төгсөн ярилцлаганд хойшлогдож байсан хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн зарим нь нийтлэгдэн гэдгийг хэлсэн байна. Goldman Sachs-ийн шинжээчид мөн хөдөлмөрийн статистикийн товчоо эх 7 хоногт мэдээлэл нийтлэх товуудыг зарлана гэж хүлээж байна. Америк нэгдсэн улсын бизнесийн салбарын C-түвшний удирдлагын нэгэн үе өндөрлөж байна гэж хэлж болохоор тодруулах юм бол Apple компаниг гүйцэтгэх захирал Тим Кук эргэжил ажлаа хүлээлгэн өгөх талаар яригдж байгаа. Түүнчлэн Berkshire Hathaway компанид гүйцэтгэх захирал Warren Buffett энэ жил мөн ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон. Мөн дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр болох Walmart-ийн гүйцэтгэх захирал Doug McMillon эргэжилээс тэтгэвртэй гарна гэдгийг зарласан байна. Walmart-д цагийн ажилтнаас компани гүйцэтгэх захирал болтлоо ажилласан Doug McMillon-ы удирдлагадор жилийн орлого нь бараг $200 тэрбум нэмэгдэжээ. Одоогийн байдлаар $681 тэрбум хүрээд байгаа юм. Өдгөө 59 настай тэрээр 2014 оноос хойш гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байгаа. Amazon-ы Jeff Bezos, Tesla-гийн Elon Musk зэрэг олон нийтэд танигдсан нэрнүүдтэй харьцуулахад McMillon олон нийтэд төдийлөн танигдаагүй. Гэхдээ Walmart-ийн нөлөө хэрэглэгчдийн дунд эзлэх байр суурь одоо хэрн хүчтэй байгаагийн шалтгаан нь мэдээж түүний удирдлагатай холбоотой гэж шинжээчид тайлбарладаг. Тодорхойлбол тус компани мэдээлснээр Америк нэгдсэн улсын бүх өрхийн 90% нь төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдаа авахдаа Walmart-ыг сонгодог байна. Мөн 7 хоног бүр 150 сая гаруй хэрэглэгч биетээр очин үйлчлүүлдэг. Бас нэгэн өөр тоо баримт дурдахад McMillon-ы удирдлагадор Walmart компани нэгж хувьцааны ханш нийтдээ 300 орчим хувиар өссөн байна. Харин дараагийн гүйцэтгэх захирлаар Walmart-ын Америк нэгдсэн улс дахь бизнесийг удирдах ирсэн 51 настай John Furner томилогдохоор болсон байна. McMillon-тай адил Furner Walmart-д бүх карьерийнхаа турш ажилласан бөгөөд цагийн ажилтнаас эхэлсэн туршлагатай. Тэрээр Walmart-ын төв байр байрладаг Arkansas мужийн уугуул бөгөөд түүний аав нь ч мөн Walmart-д ажилладаг байжээ. Тэрээр 2 дугаар сарын 1-ээс эхлэн гүйцэтгэх захирлын албан тушаалаа эхлүүлэхээр болоод байгаамаа. Walmart-ийн хувьд дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр бөгөөд хамгийн өндөр ашиг орлоготойгоос гадна Америк нэгдсэн улсын хамгийн том ажил олгогч. Тэдний сүлжээ дэлгүүрүүд нийтдээ 2.1 сая хүнийг ажлын байраар хангадаг. Сонирхуулгад тус компаниг үндэслэгч Sam Walton-ы бизнесийн зарчим нь Employee First буюу ажилтнаа хамгийн түрүүнд хамгийн чухалд тавихыг эрхэмлдэг байжээ. Өргөжлөлтөнд та бүхэнд Америк нэгдсэн улсын технологийн салбарт нь гарч байгаа болсон онцлог үйл явдлуудаас мэдээлнэ. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт технологийн компаниудын дунд хувьцаа худалдан авалттай холбоотой нэгэн анхаарал татсан үйл явдал болсон байгаа нь Warren Buffett-тай холбоотой. Тодорхойлох юм бол хөрөнгө оруулалт санхүүгийн салбарын амьд домог гэгддэг Warren Buffett анх удаа Google компанийн хувьцааг худалдан авсан байгаа юм. Түүний Berkshire Hathaway компани $4.3 тэрбум доллараар Google-ийн хувьцааг худалдан авсан. Хөрөнгө оруулагчдын анхаарлыг энэ нүрэ татаж байгаа шалтгаан нь тэрээр технологийн компаниудад ихээхэн боломжтой ханддаг. Барагтай бол хувьцааг нь худалдаж авдаггүй байгаа лээ.
Яг одоогийн байдлаар Google-ийн толгой компани болох Alphabet-ийн зах зээлийн үнэлгээ $334 их $80 байна. Ийм хэмжээний өндөр үнэлгээтэй технологийн гигант компанид Warren Buffett-ийн компани их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь уламжлалт стратегиэс нь эрс ялгаатай харагдаж байгаа юм. Гэхдээ тэрээр өмнө нь Google-ийн хувьцааг аваагүйдээ алдаа гаргасан гэж хэлж байсан удаатай. Тэрээр тус компани зар сурчлагын бизнес модель амжилттай явахыг таамаглаж байсан гэдгээ дурджээ. Энэхүү хөрөнгө оруулалтын шийдвэрийг Warren Buffett өөрөө биш, хөрөнгө оруулалтын менежерүүд нь хийсэн байх магадлалтай гэдгийг салбарын шинжээчид хэлж байна. Хэдийгээр Berkshire Hathaway технологийн компаниудад хөрөнгө оруулахаас зайлсхийдэгч Apple болон Amazon-ы хувьцааг эзэмшдэг. Warren Buffett Apple компанийг цэвэр технологийн компани гэхээсээ илүү хэрэглээний бүтээгдэхүүний компани гэж тодорхойлдог. Гэвч сүүлийн жилүүдэд Apple-ийн хувьцаагаа эрчтэйгээр зарсаар байна. Өнгөрсөн 3 дугаар улиралд гэхэд л 15% бууруулж одоо 238.2 сая ширхэг хувьцааг эзэмшиж байна. Энэ тоо анх 900 сая байсан юм. Мөн Amazon-ы хувьцааг худалдаа авах шийдвэрийг Warren Buffett биш, менежерүүд нь гаргаж байжээ. Одоогоор тус компани Amazon-ы $2.2 тэрбум үнэлэгдэх хэмжээний хувьцааг эзэмшиж байна. Berkshire Hathaway өнгөрсөн улиралд $6.4 тэрбум хувьцаа худалдаа авч $12.5 тэрбум хувьцааг зарсан байна. Тус компани дансанд одоогийн байдлаар түүхэнд хамгийн өндөр буюу $381.7 тэрбум бэлэн мөнгө хөрөмтлөгдөд байгаамаа. Харин Google компанийн хувьд ирээдүйн технологийн салбарын өнгийг тодорхойлох хэд хэдэн салбарт толгой зөхөж байна. Хэмэл оюуны хувьд Gemini нэртэйгээр өөрсдийн хэлний том загвараа хөгжүүлж бүх бүтээгдэхүүнүүдтэй нэвтрүүлээд байна. Өнөөдрийн байдлаар Gemini 400 сая хэрэглэгчтэй болсон бөгөөд Android үйлдвэрлэлийн системийн гол хэмэл оюун нь олжээ. Хамгийн сүүлдэхэд Apple компани $1 тэрбум төлж Google-ийн Gemini хэмэл оюуныг өөрсдийн үйлдвэрлэлийн системдээ ашиглахад төлөвлөж байна. Үүнээс гадна тус компани хэмэл оюуныг хүн төрөлхтний өмнө тулгамдж байгаа томоохон асуудлууд болох ур амьсгалын өөрчлөлт, эм бүтээх, шинжилгээ ухааны нээлтэнд ашиглахаар төлөвлөж байна. Түүнчлэн клауд үйлчилгээний орлого нь өнгөрсөн улиралд гэхэд өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар нэмэгдэж $15 тэрбум төрчээ. Үүнээс гадна 2.3 сая ширхэг ухаалаг гар утас жилдээ борлуулж байгаа юм. Гэхдээ ухаалаг гар утасны хувьд тэдэнд дэлхий дээрх хамгийн олон хэрэглэгчтэй гар утасны үйлдвэрлэлийн систем болох Android байгаа гэдгийг санууштай. Мөн тус компани эзэмшдэг автомат жолоодлагын систем хөгжүүлэгч Waymo-гийн жолоочгүй такси 7 хоног тутмын 250,000 хэрэглэгчтэй болоод байна. Тус компани өнгөрсөн 7 хоног тэгэхэд л өөрсдийн жолоочгүй таксигаа хурдны зам дээр нэвтрүүлээд байна. Эдгээрээс гадна квант тооцоололт тус компани хамгийн шилдэгүүдийн нэг гэж хэлэхэд болно. Тус компани квант тооцооллын хамгийн төвөгтэй асуудлуудын нэг болох алдааны алгоритмыг засаж чадсан гэдгээ зарлаад байгаа лээ. Мөн ухаалаг шилний технологиор салбартаа тэргүүлэгчтэй нэг гэдгийг дурдах нь зүйтэй. За өнөөдрийн сүүлийн онцлог мэдээ. Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг болох Jeff Bezos-ийн эзэмшдэг Blue Origin компани анх удаа том оврын пуужинга хөөргөж чадсан байна. Энэ нөрөө SpaceX компани Falcon пуужинга анх амжилттай буулгаснаас хойших 10 жилийн дараах ижил төрлийн томоохон амжилтанд тооцогдож байгаа. Тодорхойлбол Jeff Bezos-ийн Blue Origin компани New Glenn гэх нэртэй зөөгч пуужинга NASA-гийн ангаргийг судлах Escapade нэртэй автомат станцыг тээвэрлэн сансарт амжилттай хөөргөжээ. Энэ удаагийн туршилтын хамгийн гол даалгавар нь тавцан дээр амжилттай аюулгүй буулгасан байгаа юм. Энэ нь SpaceX компани Falcon пуужинга анх амжилттай буулгаснаас хойш 10 жилийн дараа хийгдэж буй ижил төрлийн хамгийн том амжилтуудын нэг гэж хэлж болно. Мөн өнгөрсөн 2024 онд бүгд найрамдах Хятад ард улсад Yanshinja нэртэй жижиг хэмжээний дахин ашиглагдах боломжтой пуужинг анх удаа амжилттай буулгасан байна. Гэхдээ New Glenn-ийн хувьд хэмжээ болон дааз хүчин чадлын хувьд хавь илүү гэдгийг дурдах нь зүйтэй. Тодорхойлбол New Glenn нь хүнд даацын дараагийн үеийн тойрог замын пуужингуудын нэг юм а. Өөрөөр хэлбэл сансарт ачаа барааг тээвэрлэх, бүр цаашлаад ангараг хүртэл хүргэх зорилготой. Харилцаа холбооны хиймэл дагуул, дэлхийг ажиглах хиймэл дагуул, байршил тогтоох хиймэл дагуул, засгийн газрын болон армийн ачаа, сансрын судалгааны төхөөрөмж гэх мэт том оврын төхөөрөмжийг дэлхийгээс гариг хоорондоо авчиж тээвэрлэх зорилготой. Энэхүү үйл явдлыг SpaceX компани Falcon зөөгч пуужингийн хөтөлбөрийг хариуцдаг дэд ерөнхийлөгч John Edwards Blue Origin-ы багт баяр хүргэж ийм том хэмжээний пуужинг тойрог зам руу гаргаж буцааж газардуулах нь үнэхээр хэцүү даваа гэж үнэлсэн байна. Товчхон дүгнүүл Америк нэгдсэн улсад төвдөө хувийн технологийн компаниудын сансрын төлөө хөрсөлдөөн улам бүршүүлсэж байна. Нэг талд Elon Musk-ийн SpaceX байгаа бол нөгөө талд Jeff Bezos-ийн Blue Origin.
Та бүхэн Америкийн нэгдсэн улсад энэ 7 хоногт нэвтрүүлгийн ээлжид дугаарыг хүлээн авч үзлээ. Үндсэндээ өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа 43 хоногийн турш буюу түүхэндээ хамгийн урт хугацаанд зогсоод байсан нь иргэн сэргсэн. Гэхдээ энэ нөр асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш. Улс төрийн томоохон хүчнүүд, намууд буюу Америкийн нэгдсэн улсын гол намууд болох бүгд найрамдах болон ардчилсан намынхан зарим асуудлууд дээр шийдэл хүрээгүй хэвээрээ байгаа. Эх оны 1-р сарын сүүлчээр энэ асуудал дахин сэтэрч засгийн газрын үйл ажиллагаа эргэн зогсож бол магадгүй байгаа юм. Энэ мэтчлэн эдийн засаг, бизнес, технологийн салбарт нь гарсан онцлог үйл явдлуудаас мөн та бүхэнд мэдээлсэн. Эх 7 хоногийн энэ өдөр ээлжид нэвтрүүлгээрээ эргэн олцголно.